Таны тоглолтыг хүндэн ярьж энэхүү тангим саатамарч байгаа. Үзэгч та бүхэндээ оройн амгалан айлтгаж болгоон саярах нь. Баярлалаа. Тэр Машиургийн Маск продакшны уран бүтээж бид бүхэн үзэгч та бүхэнтэйгээ бодол юугаа солилцдог. Филитон хэмээх үзүүлбэрийг анх Монголын хашуурлагт хийж нэвтрүүлсэн. Одоо 7 дахь дугаар нь ингээд та бүхэндээ төлөвлөх гэж байна. Сайн бацхан үзэгчтэй ингээд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Уучлаарай арай хоцроод харин таныг зогсохлоор чинь л орчих гэж байна. Яа өөрийгөө танилцуулж галзуу юм шиг ямар амар юм чи. Уучлаарай. Сайн бацхан сая хэлсэн шүү дээ. Энэ оройн мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр би Филитон үзүүлбэрээ мөнхсөйг ахтайгаа хөтлж байгаадаа маш их баяртай байна. Би бол Маск продакшны залуу жүжигчин Хатан зоригийн цас чихэр байна. Баярлалаа. Чамаачин цасаа гэдэг байсан бүтэн нэр чинь цас чихэр юм уу? Тийм шүү дээ, цас чихэр шүү дээ. Сони өгөөтэй нэр юм тий? Тийм. Цас мөртлөө чихэр байх тийх үү тий? Аавлаг гэсэн шүү дээ. Нэртэг нь мөсөн чихэр гэчихгүй тий. Хэдэн сар төрсөн юм? Өвд 12. Бас тэгвэл аргагүй юм байна. Аав ч одоо чиний нэрийг өгөх гээд цонхон дээр зогсож ирсэн. Гадаа сайхан цас будраад орж иж. Хүүтэйг хэн гэж нэр хайрлах вэ гээл тавхтай чихэрнээс нэгийг аваад цас чихэргээ өгсөн юм шүү. За арай үгүй баха. Өөр юм бодгсон байлгүй дээ. Тогсон. Тэр баг багт намайг юу энэ нэрээр дуудахгүй шүү. Гэхдээ наадах чинь холбод дуудахад хэцүү юм байна. Харин янз бүрээр дуудана шүү дээ. Жишээ нь одоо тэгэл өгөөж чихэр, талах чихэр, модон чихэр, элсэн чихэр, чороо, бороо гэл. Тэгэхээр бие биенийгээ ер нь бүтэн нэрээр нь дууд чившчихъя. Тэгж. Тэгэхээр урдны Филитон үзүүлбэр дээр үзэгчтэй бид нар цэцэрлэг долгож байгаа хүүхдийн хүмүүжил бүсгүй хүний тухай олон зүйлийг та бүхэндээ дурж ирсэн. Өнөөдөр энэ нийгэмд ярихгүй болохгүй байгаа нэг сэдэв байгаа. Тэр бол энэ бол гар утас буюу сошиал. Сошиал ертөнц. Энэ талаар бүгдээр ярилцъя гэж бодсон юм аа. Яг зөв. Монголын цахилгаан холбооны үүсэл гэвэл бид нар нэлээд дээрээс ярих хэрэгтэй байх гэдэг. За. Яаж байгаа бол энэ юун хүү яваад өнгөрч байна? Цахилгаан холбооны үүсэл явж байна. Холыг ойртуулж хоёрыг уулзуулдаг холбоочин өвгөн гэж байсан шүү дээ. За. Энэ хүнд хүмүүсийг хооронд нь захаа занаагаар холбож өгч уулзуулдаг байлаа. Мессеж үйлчлэл юм биш те? Захидал мессеж гэдэг юм л да одоо бол. Захаа. За таныхаар бол яхаа. Тэгэхээр нэг гой зүйл байгаа юм л да. Одоо жишээ нь захаа бичээд энэ өвгөнд дайгаад явуулна шүү дээ. За. Тэгээ хариугаа хүлээнэ гэдэг бол гिचнээ сайхан гайхалтай зүйл байсан. Хүлээн ихлээр одоо хэр удах вэ? Одоо дэгстүүлэл ярил нэг 2 сарын хугацаа орох байх. 2 сараа. Тий. За 2 сар гэдэг чинь 60 хоног шүү дээ. 60 хоног чинь 1440 цаг, 86400 минут, 5,184,000. Юу сүлхий боддөг юм дээ наа чи. Тэгээд нөгөө талаар бол бас нэг юм байгаа. 2 сарын өмнө бичсэн захааны хариу 2 сарын дараа ирж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр одоо хариугаа уншиж хагаад би ер нь юу гэж бичлээ гэж бодох жишээ нь. Ийм урт хугацаа зарцуулдаг байсан. Тэгэхээр үзэгчдээ энэ дээр бид нэг жижиг үзүүлбэр бэлтгэсэн энийг бүгдээрээ үзчихэд дараад нь эргээд уулзцаая. За тэгээ хамтаа үзье. За ийшээ. Ястаа нэг тэнийг юм боллоо. Ямар ч адилхан нэртэй норлохоо норжмо хоёрын захиаг солиод норлохоо цэцэг хэмхнүүдүүл ингээ алтдаг. Би ч хэмх тэнэг байна. За одоо доржоо даржоо хоёрын захиаг сольчихгүй бол өстой. Дорж. Зүурж явсан зүггээ хана ич ба. Энэ үчсэн биш тий. Ийм л тэнэг хүндээ би. Тэгтэл хоёрыг уулзуулж холыг ойртуулна гэдэг. Холбооч хүний бахархмаар мэрэгчлээ. Дээгийгөө! Шүрмс цаамаа. Дээгийгөө! Сайн байна уу дээгийгөө? Сайн байна. Ямар удаж ирдгийг вэ? Тийм ээ. Ямар удаан дээгий. Тийм ээ. Дээгийгөө! Хайр тонгор чулуун цэцэгт миний захиаг хүргэж өгөөрэй. Хайр тонгор чулуун цэцэгт чиний энэ захиаг хүргэж өгнө. Ой та яг өмсөд. Нэрээ тийш тий. Чулуун цэцгийг би жаргаанаа. Чич ухаантай залгаа юм аа. Би ухаантай биш ээ. Ингийн л хүн. Та тэнэг байхгүй юу? Баяртай дээгийгөө. Тэгэж баахан дал мөрлөө балбаж тэнэг мэнгээр нь дууч яваад гэж. За ямар ч захиаг энэ өгч. Дээгийгөө. Та миний энэ захиаг жавхлан дүргээд өгч. Би чиний энэ захиаг жавхлан дүргээд өгч. Тэг. Ой. Миний дүүгийн нэрийг хин гэдэг үлээ. Таны дүүг нь үү?
Би юу асуу юу энэ юу хариулч ба. Нэрэж би тэнэг ч юм уу. За энэ захаагийн чулуун цэцэг тавьж тагчна. Нүдний хозорт зэрэгэлсэ. Толгой эргээд тийш тий. Хүш. Энийхэ болио амар хэцүү юм байна. Хүш. Тэгвэл зүгээр хахаар хоёлаа дарват л уйлах юм уу? Бас л гоё штэ. Хөөе. Дарватлаа уйлснаас ярцаатлаа инээс нь дээр штэ. Инээхээ. Хөөе насаар хэм шиг байж ой. Энийхэ болио энэ. Ой. Энэ 2 мэдрэл мод тавьж чадаа согтуу юм уу? Солиотой юм уу? Үе. Ямар харагдчихэв? Муухай. Та хоёр яг ингэж харагдаж байгаа шүү дээ. Тийм үү? Тий. Ингэж яхаа одоо бол мэдв. Юу? Ингэж хамаагүй инээхэ болоо. Болох уу? Тэгээ ягаав. Болчихсон. Би яг эхлэж ирэх шүү. Ингэж айлгуудж яхаар захаагаа унш. Зайтай юу? Захаараа юу? Гэлаг. Жижиг эний чи ойлоо. Ой. За. Энийг чамд өгөөрэй гэсэн. Баярлалаа. Зүгээрээ минийхөө. Энийг чамд Баярлалаа дэлгэргүй. баг долгоно. Ашгаа. Уншээ. Ой. Чамд ингэж гэлээ. Намайг авах. Захаагийн сэлчээ. Минийхөө. Ой, минийхөө. Минийхөө. Ой, нэтэл бота. Захаагийн чи сэлчээ. Уучлаарай. Тэстэ маларсан боллоо. Тэнийг юм чинь. Энэ хэсэг дээр хамгийн амар нөгөө шүү. Юу гэнэ? Энэ хараач амилсан богч идгэр ад зүтгэрийг хүүхэн минь ээ. Харваа. Чи хүний зовлон цадах болоогүй юу? Хараа. Чи хүний жаргалд гахах болоогүй гэж юу? Эхлэл сум дээрээс та бүхэндээ шууд дамжуулж байна. Энэ хүн бол Пүрүү Доо гэж одоо Монгол хэсэг нь мэддэхгүй ийм хүн. Манай засаг дарга болсон. Манай сумын үеийн засаг дарга нар энэ шиг ийм амтны ерөөсөө байгаагүй. Оюунлаг продакшн Диниш ТV үзүүлж байна. Эхлэл сум байгуулагдсны одоо 100 жилийн энэ жил тохиох ийм сайхан мөч маань ойртож байна. Юу гээд байгаа бэ? Тийм мөнгө байхгүй шүү дээ. Одоо 100 жилийг тэгээ хандвар хийх юм уу? Тийм чи ч одоо яалчгүй 100 жилтэй. Энэ чигээр байх юм бол 7 сарын 1 гэдэг шиг юм болж байна. Ард ирээд юу босч мэдхээр болж. Бүрдөө одоо дуусла тэтгэе.
Харин өөр үлээ. Кэш байгаа юу? Мөнгө? Танд бол гаргаж өгч болно. Ажилтнаа чи энэний тархинд бараг түрээсгүй оршиж шүү аа. Та бүхэн хаартай байшинд амьдарч хаалттай жорсон хүндрэх болно гэдгийг би амлаж байна. Энэ одоо юу гэнэ? Ихээгээ хотогт үе жална гэнэ? Найруулагч Отхон Баяр. Та буруу ойлгоод байна дарга. Би юу? Сабацано! Вуу! Энэ засаг дарга наа. Би байна. Та юу? Өнөөх асуудал юу болсон бэ? Юу ялда танаад тэмэлж идэггүй. Юу яриад байгаа юм? Яхаар манай төвдөө шээ. Та ч анх сонгуульд гарахтаа би танаа гэрүүдийн гишүүн болдог гэсэн үстэй. Би ч магадгүй хоёр талд ажиллана гэж мэдсэнгүй. Басны гутах ямар юм бэ? Манай сумын 100 жил. Инээдмийн кино. Дидиш Innovation Look TV-гээр. Маягтай хоорондоо холбоо сөдөө барьдаг байсан байгаа. Боддог байж. Тэгээ одоо орчин цагтуудыг амар болсон байна шүү дээ. Сайн бинаа дин сайн бина гэж бодлоо. Биеийнхээ царайг харах шаардлага байхгүй, хүлээх шаардлага байхгүй тийм ээ. Тийм шүү дээ. Тэгээ энэ бол одоо техник технологийн хурд юм да. Өө тэглэв яах вэ? Тий. За энэний дараагаар бол Монгол цахилгаан холбоо нэлээд эрчимтэй хөгжөөд аймаг алгасаад, сум алгасаад, хот руу ингээ хоорондоо холбоо яриад бариад ярьдаг болсон. Оо за calling үйлчлэл хийж байгаа юм шүү дээ. Ямар юм аа? Calling. Calling юу гэсэн үг? Мэдгүй байна л да. Би яг одоо үеийн залуучуудын хэллэгээр л ярьж байна л да. За. Уучлаарай. Гэхдээ ер нь бас хоёул нэгэд үүсэл хөгжлийн талаар ярьж байгаа юм чинь би нэг юм асуух гэсэн юм л да. За. Тэр нөгөө нэг Sora Canary System Please Content Editor гэдэг нэрзээ үүссэн болоо. Ямар юм аа? Sora Canary System Please Content Editor гэдэг нэрзээ үүссэн болоо гэж аахгүй. Тэгж байгаа үүссэн баха. За. Тэг би сайн чиний яриад байгааг ойлгохгүй. Тэгэхээр энэ аймаг болгон дээр, сум болгон дээр энэ шуудан холбоо гэж байгуулагдсан. За. За хүмүүс ийш тийш ярихын тулд тэр ганц цугладаг газар нь болсон гэж хэлж байна. Нэг цэг дээр юм байна. Тэгээ нэг ийм бүхээгт ороод ярина. За. За энэ дотор ярьж байгаа яриавууд энэ хүлээгээ сууж байгаа бүх усууд сайхан сонсогдно. Тэгэхээр юм байна энэ ч. Тэрийг мэдхгүйгээр 77 булчиргаагаа тоочж өгнө. Нэг ийм явд болсон гэдэг байгаа юу. Нэг хүү цэргээс оргоч. За тэгэл аавтайгаа яриад байгаа хот руу. Ааваа хүн цэргээс оргоцсон гэж орилдоод байж. Тэгээс комендантны сууж байгаа барь явсан байгаа байхгүй юу. Таарчтэй. Тэгэхээр үзэгчдээ энэ сэдвээр бид нэг жижиг үзүүлбэр бэлтгэлээ. Энийг бүгдээрээ хамт сонирхъя гэж бодож байна. Дараад нь эргээд уулзцгаая. За тэг хамтаа үзцгээе. За тэгээ эхнэр маань Улаанбаатар хот руу техникумд явцсан. Би нэг ганц хүүгээ хараад хэдэн адуу малтайгаа ноцолдоо нөгөө гадаа гарч ир. Дотор орж эм болно гэдэг л болж байна да. Тэгэл хиний янаагүй дэх манай хүн бас яваад өгсөн хүү мэн аавыгаа санаад байна гэд. Аргагүй яа. Энэ их буянтай газар юм аа. Хоёрыг ойртуулж хосыг учруулах юм да. Хилээд юу гээ, хилээд ихгүй. 10 жилийн охинтойгоо хавьд уулзаагүй тэгээд энд таардаг юм байжээ. Энд л одоо хүмүүстэй арилдаж байна шүү дээ. Хүн өөрчлөгднөөч. 10 жилд байхдаа нэг нусаа гацартаа наасл юм байсан. Яасан ч гоё болцсон хүүдивэ. Яасан ч гоё үстэй болцсон хүүдивэ. Үс нь омбоож томбоогоод энэ тэр өөрөө гэрэлтэж барьж энэ тэр гоё байна оо гоё байна гоё. Яасан 10 жилд чинь араас чинь гүгээд байхад аваад суух нь яасан. Миний үс таалагдаа юу чамд? Оо сайхан. Гоё байгаа биз? Тийм байна. Тийм гоё дотор нь молконы лааз байгаа юм л та. Йоо, бидний хуурдаг хүүдивэ энэ ч өхөө. Тэгэлгүй яах вэ? Тэр юун хүүхэд вэ? Миний хүү штэ том болсон байгаа. Оо, жилтэйхэн том хүү болсон. Сайн миний хүү. Тэр одоо юу вэ? Энэ одооны энэ залуучуудын өмсгөл зүйлнэр их сонирн болж бай, тэ? Энэ одоо мод өөхөө? Мэдхгүй. Нөгөө нэг яраа, ямбо, сүмбэ, гороо гэдэг шиг юм байна. Хүүхээ. Наадах чинь одоо мод уу? Мод штэ ойлгохгүй юм уу? Үгүй. Мод штэ.
Эргүүцэн төлөг гэдэг шиг хаашаа ч юм дээ. Яг зөв. Улаанбаатар руу ярих хүн бүхээг рүү ороорой. За би их нартайгаа ярих нь байна шүү. За амжилт хүсье. За муу цэрмагаа их сансан юмсан. За бошоо яриараа 5 минутын хугацаа байна шүү. Сайн уу? Хүшээ сайн уу? Сайн юу вэ? Байна уу? Байна. За цэрмаа миний хань. Хичээл ном сайн уу? За болж. Хандаа санаа зовох юм байхгүй. Хүү битээр алдахгүй байгаа тий. Хэдэн малынхаа ноос ноодорыг тушаагаад хүүгийнхээ хичээл ном бүгдийг бэлдсэн миний ханаа. Аваад дөрөв яван байна. Хүн шиг яван байна. Тийм байна. Яах гэсэн юм бэ? Хүү бит хоёрт юм аваад яах юм бэ? Өөрийгөө гойж гоод наад ус толгоондоо лаац маац хий миний ханаа. Наадаар яах юм чи? Над чигд ургуулалтаа чи. Миний санаа хөө. Чамайг зөндөө их санаад байна. Хурдан ирээ. За, хүүтэйгээ ярих юм уу? За. Жижигай минийх үү? Цэрэн, бүү минийх үү? За, ижитигээ яар. Сасан сэтгэлийнхээ цангааг тайл. За тэгэл хол байгаа хүний сэтгэл санаа зовоогоод уйлж унжаал баяглаатай явчих зүгээр. За юу гэж таа. За бошоо яриараа минийх үү 2 минутын хугацаа байгаа шүү. Муу цэрмаа минь. Үгсэндээ дарваад юм болооч. Яах юм бэ? За. Бано. Ээж юу? Хүн байна. Та сайн уу? Би сайн. Аав юу хөө? Хар усаа уугаад байж л байна. Ээжээ, аав нөгөө таны үлдээс идэм аль чинь талын архин тавьж угаад талаар нь мөрөй тавьж алдцоо. Хой. За ээжээ. Хүн энэ жил сургууль сурна гэж худлаа юм байна уу? Энэ улаан тамираа аав хоёр цүн түшээ заавалгаа. Хей. Бомбо өнөр ямар амар шогширж байна эднес чи хой. За одоо болно. Ичээ. Юу вэ? Гүн нөгөө ургуулсан ус чи юу болов? За яадгийн хүн болгол зүгээд исэн. Өөрөө адууны дийлэр хийсэн чинь. Лаац хийх юу унахгүй шүү дээ. Дут. За. Яр минийх үү? За ээжээ. Нэрээ сонноос манад нэг их 90 очин байсан чинь одоо бүр 90 болсон шүү дээ. Хай. Хий. Энэ үү? Тий. Гэхдээ яг хаа нэг хотоос нэг дүү маань хаяа эргэж тойрдгийн хүү үе хоёрыг. Дүү чинь юм уу? Тий. Буруугаар ойлгох гэж штэ чи. Манай хамаатан садан бишээ. Би огт танихгүй юм байлээ. Яа. Шогширцгоо. Баярлаа. Бадан дилсүүлж унлаа. За ээжээ. Тэгэд энэ их чих аймхаа юм аа. Орой уулгаа хайгаад байна гэд аавын өрд нь орж унтаад хэ. За одоо болно. Болоогүй. Дуусахгүй. Цаг нь болцсон. Болоогүй би сунгацсан. Зөв битээ. Зөв. Яр минийхөө сонсээ. Чагинжин чалч. Яр гинэ ээж. Та хайр дээж минь. Хурд ирж ийн 90 нөхрөө хямганд нь оруулахгүй болохоо байлаа шүү. Та хизээ ирэх юм? 3 сарын дараа юу вэ? Яаж болдгийг? Цэрмаа! Хурдан ирээ! Энэ ард түмнийхээ хэлж байгааг сонсож байна уу? Хурд ир. Маргааш очиё. Яашгүй. За ээж. Баяртай ээж. Баяртай. Яасан ч чанга сонсогддог хүүдивэ. Яасан ч хүртэй хүүдивэ. Ямар азар чамтай суучаагүй юм бэ? Сайн хүү. Аавгаа ястаа дөрөвтэй авч яваа хүндээ алуу баяр хүргэцээ. За баяр хүргэе. Аяа байгуулсан юм шиг юундаа зогсоод байгаа юм. Ёй! За аваа гинэ. Ороод яв. За. Өгөөч. За улаан дарцгаа.
Үгүй энэ хүүхдүүд нэрээ эцэг ихээ цусгүй алсан шүү аа. Хөөе. Сүхбаатар руу ярина Би гэж чи нөхөртэйгээ Ашгүй нөгөө шуурган намцсан гинэ. Бушуу ороо яриад. Байц бодоо тий. Үгүй юуг нь баддий чи хэрүүл хийгээл хэлсэн биз дээ. Яасан бэ? Миний хөө чи яг автагаа юу ярих гээд байна? Яг юуны тухай ярих гээд байна? За наадах шуурчигээ шуурах чинь гэр бүлийн шуурга болох нь хөөе. Үгүй хүүе. Ээж. Би авта готов ахын талаар ярих байсан юм бидүү. Миний хөө нааш орж явахны тухай ярьчих л та. Харим ийм сайхан ховыг нэрээ алдах гэж нэрээ. Та нар ороо яриач. Үгүй. Амар юм бэ. Үгүй ярьчих л та хөөе. Үгүй хаанасаа ямар ховч сонсох юм бэ хөөе. За энэ дараагаар бол цахилгаан холбоо на фэйсбүүк болж байна. Одоо тайзан дээр байна. Хэлэхгүй хийсэн би тагаа явж ирсэн чи гараад ирсэн биз дээ хаа. Гэхдээ чи одоо цаг наргүй энэ фэйсбүүк ингээ холбогдох юм. Нанаас ирнэ юу ойлгож байна? Уушлараа. Энийгээр ингээд өдөржингөө хэрэглээд явахлаар би юу ойлгож байна гэж юу? Энийг өдөржингөө хэрэглээд явахлаар чахаа ингэдэг байхгүй юу? Цэнгэн нүрдэн дуусчих гэдэг байхгүй юу? Тэгвээд уулна зөөврөн цэнэглэжтэй бол өдөржин шүнжиг хэрэглээд явах юм байл гэж би ойлгож байгаа шүү дээ. Тэг ийм л зүйл ойлгож байна уу? Тэглээ. За тэгвэл өөр юм яри. За яна уушлараа тоглосон юм яалаа гэж. Та тийм байл гэдэг. Наадах нэг жаахан цаг нартаа хэрэглэхгүй хэцүү байна тийм ээ. Өөр мэдлэг орчод. Одоо энэ орчин цагт бол хүн утас барьж явах биш утас хүнийг дагуулж явдаг усмаа шүү дээ. Яа чи. Хар нүд хуудтаал уцаа залгаал босгож ирээл асаагаад тэгэл ингээд. Яаж байгаа юм? Би сэрлээ. Тэрний сэрэхгүй ирнэ хин хамаатай те. Би ийм тавчиг өмсдөг байхгүй юу? Энэ орноос босч байгаа байхгүй юу? Энэ манай онцлогны өрөө. Одоо коридор руу гарыг. Энэ жам явжээ. За ингээд 0 руу оръё. Энэ доторхыг арай үзүүлэхгүй байгаа юм л да. Ер нь бол энэс бусдыг бүгдийг нь үзүүлж байна. Энэс болоод нэг сөрөг мэдээлэл гарсан би сая уншижсэн чинь. Гэр бүлийнхэн гадаад явж амрах болж гинэ. Тэгээд нэг хүүхдэн зураг онгоцны буудлын дээр даруулж илтээ. Манай гэр бүл 7 хоног гадаад явж амарлаа. Шар. Реклам. Ямар нэгэн реклам гоо. Энийг харсан нэг хулгайч гэртэн 6 хоног 50 байж байгаагаар авсан байгаа байхгүй юу? Тэг юм биш тэ нэрээ. Тэгээ энэс гадна хараа хувь хүний гэр бүлийн нэг эрхэм нууц гэж нэг зүйл байна шүү дээ. Одоо энэ баг алдагдж байна гэж хэлж болно. Магадгүй. Тийм ээ. Тэгэхээр үзэгчтэй орчин цагт нэгэн гэр бүл амралтын өдрөө хэрхэн өнгөрөөж байгаа талаар нэг үзүүлбэр илтгэсэн энийг бүгдээр хамт сонирхъё. За хамтдаа үзье. Сайхан амарснаа аваа. Сайхан юу байна? Байж л. Хичээл сургууль гайгүй үсттэй. Аггүй. Яавалч тээ. Аваа та энийг үзсэн үү? Юу юм? Би тань руу шеэрлэж. За. Сайхан амарцгаа уу? Сайхан. Өглөөний хоолнд шарсан тахиа. Яасан сайхан юм бэ? Ойд шалсан тахиа идэг юм биш үү? Тийм байна. За амралтын өдөр нэг сайхан хоолч даа. Байж. Зургийг авах. За алуу тэр хадмас ирээ мэрэ чаана. Надад хоол. Уучлаарай. Энэ зөвхөн селфийн зэрэс хиймэл ахгүй юу? Энэ хараач хиймэл. Горцсон уу? Тэгээ юу идэх юм бэ вэ? Өчигдрийнхээ зовын дээр цайгаад идэхгүй юу? Чи хонсоо олон идлэгээ фэйсбүүкээр тавиулъя энэ чи эвгүй юм шүү дээ. Эвгүй шүү дээ. Эвгүй. Хойдо селфи идэхгүй аваа. За. Арай өргөн үрд байгаа юм шүү. Жог дээрээс авда. Дүүгээс ирээ гэж. Миний дөө сэрээрээ. За, фэйсбүүкээр сонсох юу вэ? Дүүгээс ирээ. Гэрдээ миний дөө сэрээрээ. За дүү чи 2-3 цаг уцаар явах юм. Энд ярих юм хэлээч. Би чамруу эргээд ярья. Манай гэрийн хайр нуурлаад байд юм аа. Баярлалаа. Харьяа. Манайхаа. Харсан уу? Чи 2-3 цаг яриад хаа хинтээ ярдээ. Мэдгүй дугаар андуурчиж гинэ. Аваа энэ амьдралын гол дүр хөөхөө охин богоц. За. Энийг найз охиноо болгочвол яаж гинэ? Ээж харсан уу?
Юу вэ? Сайн хараач охин ч юм байна штэ. Үгүй тийм биш тийм чи яасан өөр гарч яваа. Таньсангүй шүү дээ. Аадаг. За боллоо манайхан би өнөөдөр ерөөсөө хичээлд явахгүй би юу ч ууж идэхгүй надад амьдрах хүсэл алга заа юу. Яач вэ? Миний фэйсбүүкийн найз нөхрөөсөө салцсан байна. Чаавас. Орооч үгснэгээд айлгсан яваад байдий. Мэдхгүй харсан чгүй онгоолгоод өгчлөө. Сайн байцгаана уу. Дүүд минь. Хүүш аав. Хөөе сайн явж ир. Юу. Үе. Сайн байцгаана уу. Сургав. Тэги. За, нашаар. Тэгээс ах. Одоо би. Винегэр. За одоо би. Та нар зүгээр үү? Ишаа. Yeah. Аав ирлигээ хийчихье те. Маа минийхөө. Ваа. Өвөө тэмээ авчирч чи. Цоггин Монгол алдсан золгүй юу? Наад чи хонь. Хонь юу? Манай хөө хоньны гулууз махыг тэмээ гинэ ки. Хөөе хана. Аавыг ингээ маха бариад яг орж ирж байгаа нь бичлэг хийлээ гоё шүү. Наач гоё бичлэг. Ажи миний хөц бичлэг хийгээд гэхдээ. За тийм ээ өвөө. Гарч яа та. Дуутахаар ороод ирэнэ. Авснаа. За явсан. Ораарэ. Яагаад байгаа юм бэ та нар чи? Хамбур даад минь. Таныг ямар их санаваа. Үсэж. Аата мөрги. Өвгөн борол аав минь. Миний хүүхдүүд эмдэг бараадсан дээр баха. Хүрээд ирвүү бас. Явдал учир юу? Нас ч гацсаар орчих гээд байна. Жогоор тийштэй. Би таныг ямар их санаваа. Ингээд хүрээд ирт юм бэ чи. Үсэж. Хайртай. Аавта хайртай. Аав ирдэ. Ойдгоо. Гой. Натаа ич. Та нар зүгээр үү хүүхдүүд ээ? Ажиг надаа. За. Аав нь чамайг дуртай юм болохоор нэг шар юм аваад ирлээ. Бүтэн тарвгаа. Тийм ээ. Ийм боломж олдохгүй шүү дээ. Ховрын юм биш. Буу аваад зураг аваад яасан. Минийхөө. Наасаа буу аваад ир. За. Тарваг авч ирсэн юм уу? Гоё энэ гоё. Энэ гоё зураг болно. Эндээс. За ямар вэ? Тэ. За. Гоё. Амчин шиг хөвтэй. Өсөө. За. Мондаг. За миний хүүхдүүдийн ажил бийсүүд нь сайн уу? Сайн уу? За. Санийхаа зургийг над руу шеэрлээрэй за. Бүр нэгэн дууган шээх эднэр чинь. Аав нь ирчээд байж. Ирчээд сууч. Нутгийн 90 жил гээд нутгийн одоо хөгшчүүдийг отод суугаад гэсэн юм байхаа. Тэгээд аав нь танаад ирчээд байж. Ээж нь сайн уу гэж юу? Сайн. Хэд хоноо хариулаад байж л байна. Өвдгнийх нь нүдээр жоохон гатхаас албагүй юм уу ижиж. Мал сайн уу гэж юу? Сая зодон бараг бүгдийг алдан гаалаад. Иргэд нэг зунаас л гайгүй боллоо. Тэмэрхүү сонтой. Яач вэ? Чауста. Ах минь. Хорвоо надад юунд ийм хатууханд. Ах минь юу болов? Тайрээ юу? Тэгдээ. Wi-Fi тасарчлаа. Яг тийм аригч юмтай суудъя. 3G байна уу? Байхгүй. Интернет байхгүй шүү. Харин тийм. Так. Бүх юм дуусаа сүрэ. Аава! Яагаад байгаа юм бэ чи? Жизээс баава. Ирээд 20 минут боллоо шүү дээ. Тийм аа суугаач шүү. Аав ирсэн биз дээ. Тийм биш дээ. За, ээж би гайгүй юу? Би хариулсан шүү дээ. Юу гэж? Яг тийм ээж дэ хондоо яваад өвдгнийх нь нүдээр гатгаад байж л байна гэсэн шүү дээ. Цаац. Мал сайн уу яач ин гайгүй юу? Хариулсан шүү дээ. Яг сая хавар зодон бараг бүгдийг алдан гаалаад эргээд зунаас гайгүй боллоо гэж хэлсэн шүү дээ.
юундаа суугаад байгаа цаймаа хийж өгөөч. Өө тий тгий. Аава, ирж мэрс юм бол хэлээч ээ. Одоо хэлжээ яа. Тий? Хаад. Миний хүүхдүүдийг имлэг бараацсан дээр баха. Санаа зовхон байхгүй. Яасан байна уу? Сайн байна. Ажлаа хийцгээж байна. Бид нар зүгээр. Ямар ч асуулт цагдаа ирчлээ. Зэамэр гэрээ. Сайхан амарцгааж гинөө. Сайхан. Сайхан юм шиг байна. За яга 20 таан хийгээд байна. Хэн? Өөрөө. Би анх сонирхдаггүй л дээ. Тэгээ ягаад тэр Facebook дээр нэг гартаа буурсан нэг гартаа нэг том тавраг барьцыг гэдэг гаргаж байгаа. Юу барьцаа? Тавраг. Таарваг гэж хүүхэн. Тэгээ ягаавэ тэр тавраг чи 20 таан. Хин дэрийг агнасан. Би агнаг үл дээ. Тий. Тэг яа гэдэг. Үгүй манай өвөө авчирсан юм аха. Оо гогш анжгаа. За нэр юм. Шарва. За шавра. Тавраг алсан тул таныг барьцлаа. Шарва. Тэгээ ягаавэ шаврааг тавраг алсан тул барьцлах хэрэгтэй байна. Бас аха ганц зэргийн бас байж болно ш. Харин тийм ээ. Та нар яах вэ? Таачсан бас аюул бол дуртаал байгаад. Болцгоо хууль гэдэг чи иргэдэг шиг үлжлээ ш. Хэнийг ч үгүй ялгаа. Настай хүн бэ штэ энэ нэг удаа яах. Самаа бэ. Бам бам. Сүгэн бэ прас. Бам бам. Wi-Fi ирсэн. Юу яа, Wi-Fi юм уу? Тийштэй. Хүш, акта код нэгээд өгөөч. За тэгье. Өш, ийм юм аа. Энэ миний мөрдөж байгаа анхны хэрэг. Тэгээд би авто чин зураг авахгүй Facebook дээр тавьчих. Наачс та гой зураг болох юм байна шүү дээ. Тэгэж шүү дээ. Аа, баримтлуул та. Бас бас. Нааш. Бас өдрөө. Эй. За гавлуулах гэж юм шиг гараа урагшин. За. 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 Үүдэр. Нулимстай. Хөш бичлэг хийж байгаа юм шүү. Тийм л да. Амар бичлэг үзэнаш. Наа. За, бичлэг над руу тааглаарай. Тэг аваа гарч та. За. Чи миний хуйлдан зам юм биз дээ. Мөн гарч аваа гарч. Хайд андуураагүй л байна даа өгнө. Янцтай. Болсноо. Үзье. Али хараа. Жаавгаа явж шүү. Тагтаа. Хөөй. Хөөй. Хава. Өнөөдөр манай гэрийнхэн бүүн баяр хөөр алив тэр эзэд хаан байна. Бан. За, яа. Өвөг яста гоё баримтлаа явсан ш цаа. Яасан бэ? Мэдгүй ингэсэн юм байна заа юу. Нэг том биетэй хулган алччээ тэр нь хориотой юм баха. За энэ үзүүлбэр таалагдсан гэдэг би хэлдэг байна. Тэгэхээр эндээс чи ялангуяа сайн юм ойлгож явах хэрэгтэй. Ойлголоо энэ чинь ойлгомжтой байна шүү дээ. Иймнээс ойлгохгүй бол энэ чинь алдас болно шүү дээ. Энэ чинь би өөрийгөө ойлгож гин гэж бодож байна. Хурдан ойлгодог, ер нь би ойлгоцсон байх уу? За ашгүй дээ. Яг энэ үзүүлбэрээс чи жишээ нь юу ойлгов? Энийг үзэгчд хэлвэл ойлгомжтой байна шүү дээ. Хаа энэ чинь тарвахтай зураг авахулж болохгүй юм байна шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Ийм л зүйл ойлгож байна уу? Тэглээ. За би ер нь чамтай яриахаа боллоо. За. Тэгээд бас би нэрээ бас нэг зүйлийг ойлгож авлаа. Би ийм олон үзэгчтэйгээ селфи зураг татуулж ердөөс үзээгүй юм байлээ. Тэгэхээр бүгдээрээ сайхан селфи нэ. Тэгээ орой бүгдээрээ миний фэйсбүүкээс ороод өөрийгөө тааглаа шеэрлээд авчаарай. За манайхаа имостоо сайхан орлоод гаруул өөргөө да. Яг гоё шүү манайхаа бүгдээр гоё авахул шүү. Баярлалаа бүгдэнд. Энэгээр яагаад ингэж дэмжиж байгаа юм? Энэ үнтэй зураг авал яг гэдэг юм. Ийм болцсон байгаа байхгүй бид нэр өөрөө мэдлгүй. Зураг дарлаа шүүгээр хаана гэдэг. Энэ хайгаа явцсан. Би зүгээр энэ юм ярьж байна. Одоо өөрийнхөө зургийг дараад энэ интернет ертөнцид өдөрт 3 удаа байршуулах юм бол энэ бол дон тусж байгаа юм хэллээ гэж мэдээ гарцсан байна. Дон юм уу? Дон гэж байна. Би ч бүр дон цаашаа юм биш үү? Өдөр чинь би баг 30-40-ыг авч тавьдیں шүү дээ ингээ. Яад. Чи чинь бүр дондог дон юм байна шүү дээ. Би ирүүлээ хаа. Наа нөгөө ээлжигний чихэнд усын исэн сэгсэрн алт исэн сэгсэр гэдэгтэй адилхан зүйл боллоо доо. Наадах чи өстөө гоё юу шүү. Facebook дурдаа байдаг. Манайхаа ээлжигний чих рүү хамаагүй юм хийж болохгүй юм байна шүү. За энэ залуу маань бидний ярьсан сэдвээс ер нь юу ч ойлгосонгүй. Үзэгч та бүхэн баг цаг зүйл анзаарч авсан байхаа гэж би найдаж байна. Энэ гар утас гэдэг бол бидний хэрэглээ шүү дээ. Бид нар цаад зорилгын зүгээр энэгээр холбоо барих хэрэгтэй. Одоо энэ ухаалаг утас гэжийг ямар ч орлогогүй оюутнууд 10 жилийн хүүхдүүд таавынхаа төсвийн байгууллагын цалингийн ер нь 3-аас 4 сарын цалингаар худалдаж аваад энэ интернет очинд өөрсдийгөө мэдүүлээд үүнээс болж галзуугийн эмнэлэг тусгай тасаг нэгдээд бидний
ирээдүй тийшээ хөвөрж байна. Бид ийм л зүйл дээр эмзэглсэн. Тэгээд бид нар хэрэглэх ёстой зүйлийнхаа боолнд болчиход байгаа юм биш үзээ гэсэн ийм анзаарга үүссэн учраас үзэгч та бүхэндээ энэ хүү зүйлбэрээ толилуулаа. Авахын аваад гээхийн гээчээрээ анхаарал хандуулсан баярлалаа.